Украинчууд албан ёсоор дайн зарсныхаа дараа улсыг хэр хурдан яаж нураадаг юм бэ гэх юм бол Афганистанаас харж болно, Иракаас харж болно. Яг гэх юм бол Америкчууд эхний 2-7 хоногийн дотор ус, газ, нефть, халаал, цахилгаан бүх дэд бүтцийг Иракт бөмбөгдөөд Иракийг ерөнхийдөө чулуун зэвсгийн үеийн 1-2-3 сарын хугацаанд авчирсан шүү дээ. Тиймэрхүү тавилантай одоо Украинчууд хөөрхий нүр тулж байгаа юм байна. Энэ бүтэн сая өдөр 10 сарын 12-нд Corporate Convention Center-т анхан шатны хөрөнгө оолтын сургалт болно. Тэн та юу сурах юм бэ гэх юм бол миний хамгийн сайн хөрөнгө оологч. Миний бас хамгийн муу хөрөнгө оологчоос жишээ авч ер нь өөрөө хэрхэн сайн хөрөнгө оологч болдгийм бэ сураад авах боломжтой. Нэмээд хувийн санхугаа хэрхэн цэгцлэх үү? Тэгээд хамгийн сүүлдээ яаж эрх чөлөөнд хүрэх вэ? Тэгээд завсарлагын дунд сургалтын дараа сургалтын өмнө хэдүүлээ бас юу ярих юм бэ гэх юм бол геополитик, Аз, Европ, тэ Америкийн эдийн засаг, хөрөнгө оолтын зах зээл хаш явж байгаа юм бэ бүх гоё ярилцъя. За энэ жилд хамгийн сүүлийн удаа сургалт болж байгаа 100 хүний багтаамжтай. Тэгээд бүртгүүлэх линк доор байгаа шүү. Гэлцээрэй. Амьдрал бол эрчим хүч, амьдрал бол газ, амьдрал бол нефть, амьдрал бол нүрс, амьдрал бол цөмийн цахилгаан станц. Амьдрал бол цахилгаан эрчим хүч. Та зүгээр цахилгаангүй амьдрын гэж төсөөлдөө. Одоо маргааш нөгөө өдөр 3-4 дугаар цахилгаан станц зүгээр ажиллахаа боллоо гэж төсөөлчих заяа. За юу болох юм бэ? Бид нар ерөөдөө хөлдөж өгөн нэгдүгээрт ажлын байргүй болно. Ер нь амьдрал тэр чигтээ зогсон гэсэн. Төлөөний араас гүгээ явчихна. Тэгээд хасах 1 2 10 20 30 градуст заяа. Амьдрал гэсэн юм байхгүй. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол монголчууд бид нар бүгдээрээ их орноосоо зүхтахаас өөр аргагүй болно. Тийм биз дээ. Тийм их төлөө байхгүй байхгүй Монголд. Тийм их төлөө Улаанбаатар хот руу зүүн гэж байхгүй. Улаанбаатар хотын хэрэгцээ функц байх тий утга учир алга болчихно. Яг гэх юм бол цахилгаан байхгүй юм бол хотод бас амьдрах хэрэггүй, Монголд амьдрах хэрэггүй болж байгаа. За би нэг яагаад ярьж байна гэх юм бол таад миний чаналыг дагдаг юм бол эрчим хүч ямар амар чухал юм бэ гэх юм бол аль хэдийн ойлгоцсон байгаа хаа. За энийг яагаад ярьж байна гэх юм бол саяхан Украинчууд Зеленский Денмаркт очоод санхүүжилт аваад шин зэвсэггийн амлалт бас Америкчуудаас авч чадсан Tomahawk Pooch Оросыг бөмбөгтөн хариу байрна гих мэтчнэ юм ярьж эхэлсэн. За хамгийн томор хин дуурсан бэ гэх юм бол Зеленский. За бидний тог цахилгааныг тасдчих юм бол жишээлбэл манай нийслэлд за тэгэх юм бол Кремлин юу мэдэх ёстой юм бэ гэх юм бол Оросууд юу мэдэх ёстой юм бэ гэх юм бол бид нар ч ихсэн Оросд цахилгаан эрчим хүчийг таснаа. За эрчим хүчний сайд Орос Украины гадаад хэргийн сайд юу ч хэлсэн бэ гэх юм бол Оросын талбай нутагт аюулгүй газар гэсэн юм байхгүй болно. Бид нар хаашаач хамаагүй бөмбөгдөж магадaltaй. За тийм том юм ярьсныхын дараа Украинчууд арга хэмжээ авсан. Тэ энэ хоосон үг биш байсан. Яагаад юу болсон бэ гэх юм бол Украины дрон Оросын цахилгаан станцыг бөмбөгдөж эхэлсэн. Хамгийн аюултай нь юу юм бэ гэх юм бол атомын цөмийн цахилгаан станцыг бас бөмбөгдөж эхэлсэн. За энэ жилийн 1 сард Путиний илтгэлийг та зүгээр дахиад нэг сонсуулах. Эдрээ чиний бонд хувьцаа шал худлаа. Их чин ахан зөвхөн үл хөлөгт итгэдэг юм аа. Яа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголд тий үл хөлөх зүгээр дээш явсан. За хотын төв зам дагуу гой байшил тасархаа төслөө бүр алсан. Тэгээ та үл хөлөхийн өргөн бол сонирхож байгаа юм бол энэ видеоны эцэст би та хэд юу танилцуулах юм бэ гэх юм бол төв зам дагуу хотын төвд тасархаа байшилтай гой үл хөлөхийн өргөн болт танилцуулцгаая. За контентээ өргөжлүүлээ. Тэгээ үл хөлөх рүү хамт өргөн болтыг. Сегодня мы слышим, что нас хотят победить на поле боя. Бид нар юу сонсож байна гэх юм бол Украинчууд НАТО-гийнхан бид нарыг байлдааны талбай дээр тий дийлэн барна гинэ, дуусгах гинэ. Ну, что здесь скажешь? Пусть попробуют. Би юу хэлмээр байна гэх юм бол яа оролдоод үз, амжилт хүсье. Мы уже много слышали, что Запад хочет воевать с нами до последнего украинца. За бид нар ерөөхдөө юу олон дахин сонссон бэ гэх юм бол барууныхан, НАТО-гийнхан тий
сүүлчийн Украины цэрэг хүртэл энэ байлдааныг явуулах гэж байна. Тэ? Энэ дайн хизээ дуусах юм бэ гэх юм бол Украины цэрэг дуусах хүртэл тэр хүртэл энэ дайн явуулах гэж байгаа. Это трагедия для украинского народа. Но, похоже, все к этому и идет. Украины ард түмний хувьд бол энэ бол disaster. Tragedy. За. Гэхдээ юмыг харахаар тэр эцсийн мөч хүртэл яваалах шиг байна. Явах гаалах шиг байна. Но все должны знать, что мы-то, по большому счету, всерьез пока еще ничего и не начинали. Гэхдээ энд сууж байгаа хүмүүс эсвэл тэн зурагтаар намайг харж байгаа хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нэр сериозны дайн эхлүүлээчгүй байгаа. Бид нэр ерөөхдөө сериозны Украин улсыг бөмбөгдөж томоохон арга хэмжээ дайнд ч зарлаг байгаа шүү дээ. Энийг юу гэж нэрлэж байгаа юм бэ гэх юм бол Special Military Operation гэж нэрлэсэн байгаа шүү дээ. За. Тэгээ украинчуудын хийсэн үйлдэлээс болоод та дэрийг нэг танилцуулъя заяа. Энэ юу юм бэ гэх юм бол Украинд байгаа газны агуулгууд. За хаана байна гэх юм бол энэ яг Оросын хил дагуу байгаа. Эдгээр ерөөхдөө одоо бүгдээрээ ер нь бол бай болсон. Эсвэл ажиллахаа болсон. Тэгээ энэ Европ талтай, Польш талтай, Унгар талтай бас нэлээд томоохон агуулгууд байгаа. За энэ ерөөхдөө дүүргчээд тэгээ хаашаа зардаг байсан бэ гэх юм бол Европ руу зардаг байсан. Жилийн $1 тэрбум ерөөхдөө Украин ашигтай энэ транзит тээвэр, транзит 8 газ нефт Европ руу нийлүүлэл олдог байсан л та. Одоо энэ байхгүй болсон. За тэгээ өмнө энэ газыг Оросоос авдаг байсан бол одоо энэ газыг заяа айгу funny Польшоос авч байгаа, Унгараас авч байгаа гих мэдэрч. За тэгээ Польшууд, Унгрууд энэ газыг бас хаанаас авч байгаа юм бэ гэх юм бол Турк энэтхэг хятадаар дамжуулаад Европчууд турк энэтхэг тэгээ хятадаас Европоос ингээ худалдаж авч байгаа. Тэрний 60% нь хаанах юм бэ гэх юм бол дахиад Оросын газ заяа. Тооцоог нь хэн төлж байгаа юм бэ гэх юм бол Европын холбоо төлж байгаа. Америкчууд одоо төлөхөө болцсон шүү дээ. За энэ тэр чигтээ энэ газын дээд бүтцийг хэн хангаж өгж байгаа юм бэ гэх юм бол хэн санхүүжүүлж байгаа юм бэ гэх юм бол Европчууд. За. Окей. Тэгээд энэ Биче Волистко Ухерск энэ хавар ерөөдөө дийлэх одоо нөгөө юунууд нь байгаа. Газ нефтний агуулга байгаа. За тэгээ Оросууд юу хийсэн бэ? Энийг бөмбөгдөд эхэлсэн. Russia launches massive missile attack on Ukraine's energy infrastructure. Russia launches largest mass attack on gas network, state operator says. Цахилгаан станц газны агуулга, газ транзит тээвэрлдэг газын хоолойг бөмбөгдөж эхэлж байгаа. Оросууд. Russia has taken out over half of Ukraine's power generation. Хүчин мөчний үйлдвэрлэлийн хүчин чадлын талын бөмбөгдөөд дуусгасан. Хэдхэн хоногийн өмнө Зеленский ингэж ярьж ирсэн. Одоо Зеленский юу ярьж байна гэх юм бол Zelensky called for a unilateral ceasefire following attacks in Ukraine. Ямар ceasefire, ямар гал зогсоохын ярьж байгаа юм бэ гэх юм бол агаарын гал зогсоолт. Юу юм бэ гэх юм бол дрон, Путин гих мэт чин зогсоогооч ээ. Donald Trump, Macron, Friedrich Merz, Keir Starmer гих мэт чин Европ Ursula von der Leyen та нар ямар байна гэх юм бол Оросуудтай яриач тэднийг шахаад өгөөч. Тэгээ Оросууд юу зогсоомоор байна гэх юм бол биднийг бөмбөгдөхөө зогсоомоор байна. Яагаад? Яг гэх юм бол энэ гадаад хэргийн сайд нь юм том юм ярьсан, Зеленский өөрөө юм том юм ярьсан. Тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ газ нефт транзитийн энэ юу юм бэ гэх юм бол цахилгааны транзит тээвэрлэлт импортын дэд бүтц энийг Оросууд бөмбөгдөд эхэлсэн. За энэ хавар ерөөдөө таад юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ томоохон цахилгаан станц заяа Харкивын атомын цахилгаан станц байхгүй. Чихирийн байхгүй. Чернобыль угаасаа унтарсан байсан. За Запорижья угаасаа булаагаад авцсан. Одесса унтарсан, Кремийн арал дээр байсан атомын цахилгаан станц бас байхгүй. Бусдын ерөөхдөө одоо бөмбөгдөж эхэлж байгаа. Одоо хаана томоохон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл явж байгаа юм бэ гэх юм бол
энэ тэ барууны мужуудад аймагуудад явж байгаа. Тэ та нэг харж байгаа юм бол ер нь 2024 онд Орос Украинчууд тэ жилийн 860 мянган мегаватт амир асар их хаанаас импортлж ирсэн бэ гэх юм бол Польшоос, Словакиас, Унгараас, Руманиас, Молдовагаас. За. Тэгэд Оросууд хаашаа пуужин дрон бөмбөг явуулж байгаа юм бэ? Өчигдөр тий 10 сарын 4-нд 10 сарын 5-нд. За, тий Луцк, Лвов энэ бүх цахилгаан үйлдвэрлэл, газ, нефт үйлдвэрлэл дэд бүтцийг ингээ бөмбөгдөж байгаа энэ хавар. Окей. За, тэгээд ер нь юу болж байна гэх юм бол одоо Украин цахилгааны хомсдолд орж байгаа. Тог ерөөхдөө тогтмол тасарч байгаа. Тэгээд Украин бас тийм амар дулаахан улс орн биш. Тэ? Одоо 10 сарын 8 болж байгаа. Тэгээд улс төрчин Европчууд нь юундээ сандарч эхэлж байгаа юм бэ гэх юм бол ерөөхдөө халаалт яах юм бэ? Дулаан ус яах юм бэ? Эрчим хүч байхгүй юм бол ус ханган нийлтийн ноцооснууд бас ажиллахаа болчихно. Цахилгаан байхгүй юм бол ерөөхдөө дэлгүүрүүд гих мэт юм ерөөхдөө зогсчихно. Газ, нефтний дэд бүтц түгээлтийн систем байхгүй болчих юм бол бас ачаа тээвэр логистик зогсчихно. Цахилгаан эрчим хүч байхгүй болчих юм бол бас төмөр зам зогсчихно. Одоо Оросууд бас юу бөмбөгдөж эхэлж байгаа юм бэ гэх юм бол төмөр замын дэд бүтцийг бөмбөгдөж эхэлж байгаа. Тэ? Тэгээ энэ томоохон гол Днепр энүүгээр ингээд дамжиж байгаа. Тэ? Энэ том гол иргэн тойрны гүүрнүүдийг ч ихсэн бөмбөгдөж эхэлж байгаа. Тэгээд Украинчууд юу хийж байна гэх юм бол энэ томоохон одоо батарейны дэд бүтц суурилж байгаа. Одоо таад миний Tesla-ийн контент үзсэн бол мега пак гэх мэтчлэн ерөөхдөө томоохон батарейны дэд бүтц байшуулж байгаа. Яагаад вэ гэх юм бол тэр цахилгааны эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд. Харамсалтай юу юм бэ гэх юм бол сансрын зурагнаас эдгээр бүгдээр харагддаг. Тэгээ магадгүй 20, 30, 90 хоног хагас жилийн дараа Оросууд бас энийг бөмбөгдөнө. За. Хуам тэгээд ер нь бол Украинаас илүү их зүхтэн. Европ руу очно. Герман, Англи, Польш гих мэт шүүн улсууд ерөөхдөө маш олон хэдэн сая Украин хүмүүсийг авцсан байгаа. Халамж нийгмийн систем дээр ерөөхдөө дарамт бий болж байгаа. Тэгээд удахгүй Польшууд, Унгарчууд, тэ Роман улс, Германчууд, Францчууд юу ч хэлэх юм бэ гэх юм хөөе. Тэндээ олон хүмүүс байна, бид нар барахгүй юм байна. Тэгээд ер нь бол таад нэг харж байгаа юм бол энэ дайн багаар ерөөхдөө эцсийн мөчлөө очиж байна. Тэгээ Украин ерөөхдөө цахилгаангүй болчих юм бол, нефтгүй болчих юм бол, халаалтгүй болчих юм бол ард түмэн ч гэсэн буугаад өгчнө. За. Тэгээд хүмүүс юу гэж хэлж байна гэх юм бол ер нь энэ хамгийн сүүлчийн өвөл байх магадaltaй. Тэгээд хэдүүлээ харцгаая. Тэгээд Зеленский иймэрхүү үгийг одоо дахиж хэлэх юм бол Путин дахиад үг хэлээл илүү их пуужин бөмбөг явуулах магадaltaй. Тэгээд Америкчууд нөгөө Tomahawk пуужин гих мэт шин системуудыг Украин нийлүүлэх юм бол Украинчууд албан ёсоор дайн зарлаад тэгээд албан ёсоор дайн зарсныгаа дараа ерөөхдөө улсыг хэр хурдан яаж нураад юм бэ гэх юм бол Афганистанаас харж болно, Иракаас харж болно. Яг гэх юм бол Америкчууд эхний 2-7 хоногийн дотор ус, газ, нефт, халаалт, цахилгаан бүх дэд бүтцийг Иракт бөмбөгдөөд тэгээд Иракийг ерөөхдөө чулуун зэвсгийн үеэлөө нэг 2-3 сарын хугацаанд авчирсан шүү дээ. Тийм юм одоо очиж магадгүй тиймэрхүү тавилантай одоо Украинчууд хөөрхий нүр тулж байгаа юм байна. Тэгээд алт өсөөл тэ хэцүү юм аа. Түрүүний ярьжсэн төслийн нэр юу юм бэ гэх юм бол Hamilton Gate Park. Байшин хааны юм бэ гэх юм бол 19-т. Яг номин хайпермаркетын замын эсрэг талд дахин төлөлт явж байгаа. Тэнд юу баригдаж байгаа юм бэ гэх юм бол шопингтай, орон сууцтай, офистай томоохон төсөл. 24 давхар. Тэгээд та хэдэнд юу их боломжтой юм бэ гэх юм бол урьдчилсан байдлаараа захиалга өгч болно. Төсөл маань баригдаж явах үедээ та нар хямдхан үн хан шиг тий гэрээгээрээ түгжиж аваад 33% урьдчилгаа төлөөд тэгээ үлдсэн дүнгээ тий 36 сарын хугацаанд хүүгүү хувь лизингээр төлөх боломжтой. Би өмнө нэг төсөл дээр бас ажиллаж байсан санхүүжилтэн дээр. Тэр юу юм бэ гэх юм бол Michelle Lifestyle тэгээд Michelle Residence. За баригдчих байх үедээ суурин цутгахтаа
урьдчилан байдлаар захиалга хийх боломжтой. Тухайн үед үн хаш нь маш хямдхан. Тэгээ бас яг адилхан 36 сарын хугацаанд графикаараа ингээд төлчдөг. За тэгээд миний мэдх тийш хөрөнгө олт хийсэн хүмүүс бүгдээрээ одоо сайхан ашигтай гарч байгаа. Тэр хугацаанд төгрөгийн ханшны инфляц ямар ч хамаагүй. Яг гэх юм бол метр квадрат авч байгаа болохоор доллар хэдэн төгрөг хүрсэн ч хамаагүй түрээс дагаад өсчдөг. За тэгээд тэр орон сууц офисын метр квадратын талбай ашиглалт нь орсныхаа дараа баттай 50, 60, 70% ашиг авсан хүмүүс байгаа. Тэгээд Hamilton Gate Park дээр ерөөдөө яг адилхан юм харагдаж байгаа. Гэхдээ давуу тал нь юу юм бэ гэх юм бол бүр хотын төвд ойрхон, бүр төв зам дагуу, тэгээд шопинг, орон сууц, үйлчлэгээ бүгдээрээ нэг доор. Тэгээд эргэн тойрон офисууд босч байгаа, бизнесүүд нь томорж ийн. Тэр хаваар тэндээ амьдрий. Цэцэрлэг сургууль бас эргэн тойрон байгаа. Тэгээд та урт хугацааны өндөр өгөөчтэй урьдчилгаа төлчөөд 36 сарын хугацаанд таатай нөхцлөөр төлбөр төлөх боломжтой өлөөлөхийн төсөл хайж байгаа юм бол Hamilton Gate Park. Тэгээд энийг би хэнтэй хамтарч хийж байгаа юм бэ гэх юм бол Оронгоо Алтан гэрэл та мэдж байгаах те UA agency те. Тэгээд доор холбогдох бүх мэдээлүүд нь байгаа. Үйл хөдлөлийн брокерууд нь ч гэсэн байгаа. Тэгээд та гэлцээрээ хамгийн гоё байршилтай байр, офис, үйлчлэгийн талбаанууд нь айгүй хурдан дуусчдаг шүү. За гэлцээрээ